Сайн байцгаана уу? Ирээбэрчин Гато байна. Миний хамгийн ихний уран бүтээл зөрөөд өнгөрөхөд утас шаачрын гэсэн нэртэй утас дуу байгаа. За тэгээд одоо дуугаа тайлбарлаж өгье. Тэгээ одоо миний дууг тавьчих. Би тэндээ жоохон маруухан да. Зөөрөөд өнгөрөх хооронд утчаана гэж хэн мэдхэв, зүгээр өнгөрч чадахгүй зөөлөн царайлж шаачрын утас гэж байгаа. Тэгээ энэ дөрвөн хүмүүст бол ихэн багтаж байгаа. Тэгээ одоо манай Улаанбаатарт бол одоо угаасаа зөрөөд өнгөрөх байтугай зүгээр хажуунаас шууд утас яаж байна. Тэгээ тэрийг зүүрлэж би бодож би нэг өрөө энийг битсэн байгаа. Тэгээд дараачих нь одоо лизингийн утас. Байсныг чи мэдхүү. Нэг ч хоноогүй байсан юмсан iPhone 10X Max гэж байгаа. Тэгээ би нэг үл яг өөрийнхөө амьдрал дээр би тулгуурч битсэн байгаа энэ үгийг. Одоо хүн болгон баг утас аваад нэг ч хоноогүй шууд хүүтэн гарт таалгуулж байна. Би өөр рэпер ч юм байсан бол би ийм л рэпер ч юм байна. Би хувцаар чинь чамайг илрүүлнэ, чи ерөөсөө надад долдохгүй гэж байгаа. Тэгээ энэ үгэнд бол угаасаа ойлгомжтой. Тэгээд утас суулгаачаад ерөөс надад долдоогүй. Ардаас нь залгана, мэдэн буудлнаа гэж. Тэгээ мэдээж угаас хүний утас авчаад ардаас нь залгангууд энэ хүн мэдэн буудлаа тэгээд ингээд сэмэн хугалсан гэсэн үг. Зөөрөөд өнгөрөх чамайг хулгайч байсны чинь хэн мэдхүү, зүгээр амьдрч чадахгүй, зөөлөн царайлж гаад даачрын утас гэж байгаа. Тэгээ ойлгомжтой. Зөөрөөд өнгөрөх чамайг хулгайч байсныг мэдэхгүй гэж байгаа нь ойлгомжтой. Хулгайчууд дугаасаа гаднаас нь хараад дугаасаа танихаа байсан гой хувцастай хулгайчууд байдаг болсон. Тэгээд лизингийн төлбөрөө 2 жил дахиад төлөндөө утсанд минь Apple ID байгааг мэдхүү чи гэж байгаа. Мэдж гинөө гэж байгаа юм байна. Тэнийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? Ойлгомжтой байгаа. Тэгээд би Apple ID-гаараа чамайг илрүүлнэ. Чи ерөөсөө Wi-Fi орохгүй. Утасныг минь сэлбэгэнд өгж яаруулнаа, сайруулнаа гэж байгаа. Тэгээд ойлгомжтой угаасаа Apple ID-тэй утсыг бол ашиглах боломжгүй. Тэгэд бүхэл бүтэн хүний үнэтэй авцсан утсыг тэгээд сэлбэгэнд өгөөд юу ч болгож байгаа. Тийм утгатай дуу байна. Тэгээ миний хамгийн дуртай энд хамгийн эмзэглэж бичсэн үг бол угаасаа ойлгомжтой. Лизингийн утас байсныг чи мэдж гинүү гэж байгаа. Энэ амар харамсалтай болж бас хамгийн говийн цэнтэй үг байгаа энэ дундаас. Тийм байгаа. Лизингийн утас гэдэг чи өөрөө амар эмгэнэл واخхой. Тэгээд энэ дууны аяыг зөөлөн зүсээч гэдэг энэ инэрлийн аяыг авсан байгаа. Тэгээд инэрлээс өөрөөс нь авсан ч бижтэй хусцсан байгаа. Өөрт нь бол би бол биднээс үл хэлээгүй. Тэгээ одоо миний дууг тавьчих. Би тэндээ жоохон маруухан да. Ингэж. Утас шаан гэж хэн мэдхээ. Зүгээр өнгөрч чадахгүй. Зөөлөн царайлчаад шаачрын утас. Лизингийн утас байсныг чи мэдхүү.